Зочин ирсэн байна. Тэгээ та бүхэндээ бас зочноо танилцуулъя. Манай өнөөдрийн зочноор бол хүүхдийн сэтгэл зүйч хулан ирсэн байгаа. Тэгээ та бүхэнтэйгээ хамтдаа хүүхдийн онцлог тохирсон хичээлээс гадуурх болон мөн сургалт авьяасыг илрүүлэх талаар та бүхэнтэйгээ чухал ярилцлагыг бас өрнүүлэхээр байгаа. Студид таныг урьж байна. За. Сайн байна уу та? За, сайн байна уу? Студид дахин тавтаа морилно. Шинэ оны минь бид бас сэтгэл зүйч хулантайгаа өмнө нь сэтгэл зүйн булангаараа бас хүүхдийн сэтгэл зүйн онцлог тэдгээрт зориулсан бас гой одоо арга гэхүү тий арга техникийг бас ярилцаж байсан. Тэгээд өнөөдөр дахин студид маань ирсэн байна. Өглөөний мэнд та микрофон та өөртөө жоох ойртол. За микрофон өөртөө жоох ойртол чи тий. За та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад гуруулаа өнөөдрийнхээ яриа руу орё гэж бодож байна. За намайг Хулан гэдэг. Хүүхдийн сэтгэл зүйчээр ажиллаад одоо 10 жил болж байна. 2024 онд хүүхдийн сэтгэл зүйн гэмтэл сэтгэл заслын чиглэлээр докторийн зэрэг хамгаалсан ийм хүн байна. За хүүхдийн сэтгэл зүйчийн хувьд та өөрийн өнөөгийн одоо хүүхдүүдийн нийтлэг сэтгэл зүйн онцлогийг ер нь хэрхэн харж байна? Одоос хүүхдүүд нэг өөр болоод байгаа шүү дээ. Тийм, үнэхээр өөр болж байгаа. За одоо яг ингээл зөвлөгөөнд ирж байгаа хүүхдүүд ингээ харахаар одоо өсвөр насныхан ч өөр байна, бага насныхан ч өөр байна. Тэгээд доошлох тусмаа юу анзаарэгдаад байна вэ гэхээр ерөөсөө юмд баригдах дурггүй. За маш өөрийнхоороо маш чөлөөтэй задгаа сэтгэдэг. За тэгээд аюу хурдан өөр юм руу ингээ шилжиж чаддаг. Техник технологийн 900-д те AI одоо бүх зүйл ямар хурдтай хөгжиж байна те яг тэрийг дагсан маш их юмд юм нөгөө баригдахгүйгээр л нэрээ бас ийм байж болох юм биш үү гэж бодтол тийм өөр зүйлүүдийг ярьж чаддаг тийм хүүхдүүд бий болж байна гэж харж байгаа. Энэ хүүхдүүдтэй ер нь хэрхэн яаж харьцах нь илүү эвтэйхэн байдгийн болоо аав ээж нар болоод хүүхдүүдийн дунд бас нэлийн юм зөрчилдөөн сүүлийн үед үүсэх хандлагатай болоод байна л да. Мэдээж энэ бол үе хоорондын ялгаа байгаа. Гэхдээ ялангуяа энэ нөгөө маш юм мэдээллийн хүчтэй урсгалд дунд амьдарч байгаа хүүхдүүд бол бүр маш юм хүчтэй одоо өөрсдийн санаа сэтгэлийг хүчтэй илэрхийлдэг болчиход байна. Тэгэхээр эцэг эхчүүд хоорондын дунд одоо хэрхэн яаж энэ нэг харилцааг аятайхан эвтэйхэн авч явах боломжтой юм болоо. За одоо сая яг хэлсэнчлэн хүүхдүүд бол үнэхээр одоо юмд баригдах дурггүй байгаад байна. За одоо сүүлийн үед гэлтэхэд хүүхдүүд ер нь бол зурагт бас үзэхэ болчиход байна шүү дээ. Тэрний нэг жишээ нь. Зурагт яагаад үзэхгүй байна вэ гэхээр тэр чинь нөгөө тодорхой цагтай, хөтөлбөртэй тэрэнд баригдахыг хүртэл хүсэхгүй байгаа байхгүй юу. Тэгээд дуртай яагаад YouTube үзээд идэм бэ? Яагаад ингээ интернетээр юмаа үзээд идэм бэ гэдээ асуусан чинь яагаад гэвэл би хүссэн зүйлээ хайж олоод өөрийнхөө хүссэнээрээ үзэж болдог. Мэдээлэл хүсснээр авмаар байна. Тийм биш тийм. Тэгэхээр энэ одоо нэг талаас нь харах юм бол бас зөв те ингээ юмд баригдахгүйгээр өөрийнхөө хүсснийг мэддэг болж гин тэрийгэ хайж олж гин хэрэглэж чадж гин энэ бол дэвшилттэй тал тал гэтэл нөгөө гэрэл байгаа газар сүүдэр байдаг энэ нөгөө сайн талын чинь цаана бас ахаа сөрөг талууд бас байж болох гээд байгаа байхгүй жишээ нь тэр хүүхдүүдийн маань хувьд яг л нөгөө нэг өөрийнхоороо байх гэдэг дүрм журмд огт захирагдахгүй байхлаар өөрөөр хэлэх юм бол яг л нөгөө нийгмийн харилцаан дээр ирээд гараад ирэнгүүт нөгөө техник технологи нөгөө харилцаа одоо алсын зайнаас хүмүүстэй одоо үерхэл хүртэл онлайнаар явагдаад байгаа энэ үед яг нийгэмтэйгээ харилцах гэр бүлтэйгээ харилцах харилцааны тал дээр асуудал тулгарч байна. За хоёрдугаарт нь болохоор одоо нөгөө нэг яг л өөрийнхоороо байгаа тэгэхээр бас л нөгөө юмыг даван туулах тэ дасан зохицох юмыг нэг юм одоо өөрөөс нь маш их хүч шаардсан зүйл дээр удаан төвлөрөх тэрэн дээр хүчээ дайчлах гэдэг юм уу те тэр тал дээр бас жоохон сул талууд бол байна гэж харж байгаа. Тэгэнгүүт яалтчгүй нэг аав ээжүүдийн тал дээр бол бид нар чинь дандаа нөгөө дүрм журмаар тест дараалалтай те одоо цэцэрлэгт дараа сургуульд тэгжээтэл те мэрэгчлээ сонгоод дээд сургууль төгссний дараа ажил гэж ярьдаг байсан бол одоо зарим одоо өндөр хөгжилтэй орнуудын хувьд юу тулгарч ийн гэсэн чинь хүүхдүүд сургуульд явмааргүй байна. Би явахгүйгээр сурч болох уу гэдэг асуудлууд яригдчихэж байгаа байхгүй юу. Тийм би онлайнаар боловсрлаа авч болохгүй байгаа юм уу? Би тэнд ингээ зарим хичээлүүд нь надад шаардлагагүй байна. Би өөрийнхөө хүссэн юмыг сураад өөрийнхоороо ажиллаад тэгээд өөрийнхоороо амьдарч болох уу гэдэг ийм асуудал хүртэл яригдчихэж байгаа байхгүй юу. Тэгээд энэ талаар бас ингээ судалгаанууд хийгдээ явж байгаа. Бас байж болох юм байна
гэдэг талаас нь. Тэгэхээр бид нар одоо энэ тал дээр үнэхээр хүүхдүүд харилцааны хувьд бусадтайгаа нийцэхэд хэцүү байгаад тэр цагаа одоо жишээ нь өглөө босхгүй би оройгоор ажилламаар миний идэвхтэй цаг орой байна гэдэг ч юм уу. Гэх мэт асуудлууд хүртэл яригдчихэж байгаа. Тэгэхээр харин энэ үед ер нь эцэг эхчүүд ямар одоо арга барилыг ашиглах ёстой гэдэг юм болоо. Бид нар чинь хуучин бол бидний үе чинь илүү яг таны хэлдэг сая ингээл орж ирж байна л да. Бид нар бол бараг зарим нь бол телевизтэй телевизгүй байлаа. За зарим нь бол ингээл бүр хөтөлбөрт хамрагдаал. За тэдэн цагийг хүлээж байгаа тэр үед нэг хүүхэлд ингээ нөгөө олж үздгийн шүү гэл нөө телевизийнхаа өмнө ингээл те зурагтаа зохиол ингээл байж идэг. Гэтэл нэрээ одоо хүүхдүүд чинь бол хүснээрээ те телевиз үзэх дургүй болсон, YouTube үзэх дуртай болсон гэдэг чинь өөрийнх нь дуртай аймыг тэр хүүхэд олоод үзчих боломж байгаа юм чинь маш юм өөрийнхөө юунд дуртай дургүй болвол сайн мэдэрдэг болсон хүүхдүүд л гарч ирээд байна л да. Тэгэд ийм цаг үед ер нь эцэг эхчүүдийн хувьд бол бидэнд ямар одоо арга техник ч гэдэг юм уу ямар скил чадвар их хэрэгтэй тутмаг одоо байх бол яг энэ дээр л ерөнхийдөө эцэг их хүүхдүүдийн дунд зөрчил үүсээд байгаа байхгүй юу? Одоо яг чи ингээл нэг дугуулan эхлээл нэг юмд явж илаа гэж бодоход тэрийг хайчаад байна. Чи эхлээл хайчаад байна. Ерөөсөө эцсийг үзэхгүй байна. Юм чинь ингээд дуусгаж ийж эцсийг үзчихэж үр дүнгийг хард юм аа гэдэг энэ жишээн дээр л харахад бол эцэг эхчүүд юмныхаа дандаа үр дүн дээр нь төвлөрөөд байгаа байхгүй. Гэтэл хүүхдүүд одооны хүүхдүүд яаж яах вэ? Нөгөө өвөл явц дээр нь надад энэ таашаал өгч гэнэ үү? Надад таалагдж байна уу? Энэ цаг хугацаа яг гоё байж чадж байна уу гэдэг дээр нь анхаарлаа төвлөрүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд ерөнхийдөө яг энэ хүүхдүүдийнхаа нэг талаасаа яг энэ хүүхдүүдийнхаа юу мэдэрч байна вэ гэдэг дээр нь хамтдаа суралцаад хөгжих боломж олдож байгаа. Энэ рүү нь анхаарал өгвөл илүү хүүхдээ ойлгож өгнө гэсэн. За ойлгох хэрэгцээ угаасаа байгаа. Хүүхдээ ойлгох хэрэгцээ байгаа. За өнөөдөр ингээд зөрчилдөөд энэ маань эцсийн дүндээ бол ямар ч үр ашиггүй байгаа байхгүй. Тэгэхээр эцэг эхчүүд ингээд хүүхдүүдээс холдоод байх тусам харилцаа маань холдох тусмаа бид нар улам л хүүхдүүдээс ярилцаад ойлголцохгүй хэмжээнд хүрээд идэг. Тэгээд энэ харилцаа холдоод байх тусмаа улам л хортой хүүхд чинь асуудал тулгараад ээж авдаа хэлэхгүй интернетээс хайж болдог юм хэмжээнд хүрчээд байна шүү дээ. Тэгэхээр бид нар үгээ сургаалаа хүмүүжлээ өвлүүлэх боломжгүйгээр интернет орчинд тэр хүүхд хөгжөөд хүмүүжээд тавил хэр үр дүнтэй вэ гэдэг дээр эцэг эхчүүд маань эргээд бас бодох хэрэгтэй болж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч энэ харилцааг авч болтох хэрэгтэй байна. Эцэг эхчүүд энэ дээр ингээд бас л жоохон ховсож өөрчлөгдөх шаардлага гарч ийн гэсэн. Тийм. За энэ дээр жоохон цаг, анхаарал жоохон зарцуулах шаардлагатай байна гэсэн үг. Нөгөө талаасаа бас хитрхи энэ хүүхдүүд өөрийнхөө байх ёстой гэд зөнд нь хайж бас болохгүй байна. Манай эцэгчүүд яг ингэж байгаа нэг юм хоёр туйл дээр байгаа даа. Хүүхдээ хайрлаарай гингүүт нь хитрүүлж хайрлаад байгаа тохиолдлууд байгаа. Одоо ингээл өглөө сургууль дээр нь машинаараа хөргөж өглөө яг орхыг нь хараад за тэгээрээ ингээд бүх зүйлийг аманд нь хоолыг нь бараг хийж өгөөд өмсөө хувцсыг бэлдэж өгөөд хувцсыг нугааж өгөөд ингээд бүгдийг бэлдэж өгөөд тэрийг авсан уу энийг авсан уу те нэг өдөр уцаа мартаад гараад түлхүүрээ мартаж гараад гадаа хүлээгээд ч гэдэг юм уу те тэрийг уг нь мэдрэх боломжийг хүүхдүүдэд өгөхгүйгээр хитрхи урдуур нь ороод байгаа тал бас байгаа. Нөгөө талаараа олонгод өөрийнхөө байгингүүтээ хит ингээд хайчихлаэр бас нөгөө талаасаа нөгөө хаягдаад байгаа хүүхдүүд маань нэг юм сэтгэл зүйн хувьд ээж аав намайг тоодоггүй, сонсдоггүй тий. Уг нь бол аав ээжийнх нь өөрийнх нь хэрчлөө гэж бодож итэл нөгөө талаараа энэ маань одоо үл хайхрагдж байгаа мэдрэмжийг авах боломжтой байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ дээр нөгөө халуун дотн хайрлаж байгаа мэдрэмжийг өгөөд бас өөрийнхөө алдаж онох тодорхой орон зайг өгөх энэ нэг алтан дунджийг л олох шаардлагатай байна гэсэн үг. Надад нэг асуулт юм дөрвөн юу гэдэг юм бэлээ ш тий одоо аав ээжийн parenting хийж байгаа чадварыг ингээд үнэлсэн. Яг таны хэлдэг нөгөө хит одоо хаахардаг буюу хит ингээд бүх юмыг нь урдуур нь орж хийдэг аав ээж нэрээ энэ эсэргээрээ хүүхдэд одоо бие даах чадварыг өгдөггүй гэдэг ч юм уу тий. Сая сүлд ярьсан одоо аав ээж нэрийн хувьд бол хүүхдэд ийм хоосон мэдрэмж өгдөг, анхаарал халамж, хайр халамж авдгүй юм шиг мэдрэмжийг өгдөг сул талтай. Эсэргээрээ харин одоо дүрм журам тогтооцсон хяналт тавьдаг. Гэхдээ бас ингээд хажууд нь хайрлаж байгаа мэдрэмжээ давхар өгдөг бас юм балансыг тохируулсан одоо эцэг их байдаг гэд нэг тийм явд юм бэлээ. Тийм. Энэ хүмүүжлийн маяг маань
ийм дөрвөн хөвшинчтэй тийм байлаа байдаг тийм. Надад болохоор нэг ийм бүр маш ойрын нэг кейс байгаа юм л та. Одоо бүр яг маш ойрхон яг надтай яг ойр болоод байгаа нэг кейс байгаа байхгүй. Одоо манай дүүл юм одоо. Тэгээ яг тэр болохоор юу болж ивнэ гэхээр одоо нэг манай нөгөө их чи хүүхд байхгүй. Тэгээ яг тэнд нэг ийм асуудал үүсээд байгааг би үнэхээр анзаараад байгаа байхгүй. Тэгээ би бас нөгөө хаяас нөгөө дүүтэйгээ чадлан ярьдаг байхгүй. Тэгээ тэнгүүд ингээд одоо ингээд бүр маш их ингээд стресстэй байна хаа тий. Ер нь стресстэй байна, хэцүү байна. Тэгээ би ерөөсөө бүх юмд дургу болж байна. Тэгээ би ерөөсөө яг ингээд өөрийгөө ингээд тайвшруулж өөрийгөө сайхан болгохын тулд тэгээ ингээ гоё ингээ өөрийгөө ингээд яг зүгээр болохын тулд би ингээд одоо ингээд сүмрөө очиж ингээд библи сонсоод ингээд сууж байгаа. Тэгээ энэ яг нэг бодлын тэгж байгаа нь болохоор зөв байгаад байгаа тэр хүний өөрийнх нь арга олж байгаа л да. Гэтэ нэг талаараа би бас айж байгаа байхгүй ингээд. Яг би зүгээр тийм шашин машин ингээ үзий яддаг юм биш шүү заа зүгээр л ингээд тийм жоох хүүхэд одоо 14 5 15 та хүүхэд ингээд гүйччихэд ингээ сүм рүү ингээ яваад хахаар би зүгээр жоох би өөрөө бол хизээч 15 автаа байхдаа ихтэй хүүхэд байгаагүй те зүгээр тоглож болоолж гүйж мөгөө явж яг хоо 90 ялгаа гарчлаа багт тэнд. Тэгээ тэгэнгүүт яг тэнчэнэс би бол нэг жоох айц хүүц төрөх ч юм уу би санаа зовдөг байхгүй. Тэгэхээр эндээс одоо яг яах ёстой гэдгийг би бол одоо ойлгохгүй байгаа. Тэгээ би мэдээж хэрэг эцэг ихтэй ярилцаж үзээд бол ойлголцохгүй төвшний байгаад байгаа л та бас тий. Тэгээд угаасаа тий би бас нэг зүгээр хальтхан ингээд анзаараад харахад бол одоо ингээл тий юу гэдгийг яг нэг иймэрхүү хандлага гараад байгаа байхгүй. Жишээ нь ингээд миний үед ийм байсан. Одоо ингээ хүүхдээ ингээд одоо яг нөө загимж байгаа байхгүй. Одоо манай хүүхдүүд гэх юм бод. Тэгээ яг тэрийг нь харахаар тэнгууд тентээс ингээд нэг юм харилцааны нэг асуудлууд үүсэх шиг одоо миний үед юм байсан. Тэгэхээр одоо юм байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Ийм тулалт яваад байна шүү дээ. Тэгээ би яг энэ зүйлийг бол ингээд засчмаар байгаа байхгүй. Тэгээ тэнгууд энэ зүйлийг яаж аргалах вэ? Одоо миний энэ кейсэн дээр бол ямар хуу арга хэмжээ авбал зүгээр байд юм бол тэ. За яг л нөгөө сэтгэл зүйн зөвлөгөөнд ирдэг хүүхдийн сэтгэл зүйч дээр ирдэг нийтлэг кейс яг иймэрхүү. За манай хүүхдтэй ерөөсөө ингээд одоо бидний үгийг сонсгоо боллоо, ойлгохоо боллоо те ингээд одоо бүр юм ярихаа боллоо, одоо бүр ингээд хаалгаа ганцаараа суудаг боллоо гэдэг ийм асуудал. Манай хүүхд үгэнд орохгүй байна, хичээлдээ дургу байна, үнтэйж юм ярьдгүү гэдэг энэ кейс байна шүү дээ те. За тэгээ тэрний цаана яадгүй гэхээр ерөөсөө хүүхдийн сэтгэл зүйч хийхээр бас бусад сэтгэл зүйн зөвлөгөө засны чиглэлүүдээс айгүй хид хідэн онцлог тал байдий. За нэгдүгээрт нь бол ерөөсөө хүүхэд өөрөө өөрийнхөө дотор болоод байгаа тэр зүйл мэдрэмжийг нэрлэж ойлгож илэрхийлж чаддгүй учраас тэр нөгөө оншилж байгаа аргууд нь яг хүүхдэд тохирсон өөр байдаг. За хоёрдугаарт нь болохоор зөвлөгөө өгж байгаа засал хийж байгаа аргууд нь бас яг хүүхдэд тохирсон байдаг. Яг тэгээрээ ингээрээ гэхээр тэр хүүхд мань ойлгохгүй учраас өөр хэрэгслүүдийг ашиглаж хүүхдэд засал хийдэг байхгүй. Гуравдугаар онцлог нь хүүхдийг засахын хажуугаар эцэг эхтэн засал хийдэг байхгүй юу. Тэгэхээр ийм гурван том онцлогтой байдаг. Яг тэр энэ бол яг гуруулаа явж иж үр дүнтэй байх нь шүү дээ. Танаа түүний тухайд бол тэгэхээр одоо тэр хүүхд маань яг одоогийн эцэг эхчүүдийн нийтлэг хэв шинж яаж яах вэ гэхээр ингээх ёстой чи том болоод хийх ёстой гэдэг дандаа үр дүн дээр төвлөрөөд хүүхдээ хит их ачааллаар шахаад нөгөө хүүхдийнхээ онцлог гэхээсээ илүү те одоо энэ баланс ачаалал болон амралтыг балансыг ингээд тааруулахгүйгээр хит их ингэ шахаж байгаа ийм юмнууд бол одоо маш их байна. Маш их байна. Тэгээд нөгөө хүүхэд маань одоо ээж аавын хэлдгийг л дагдаг, багшийн хэлдгийг л дагдаг. Тэгэд өөрөө яг хаана орж байгаагаа ойлгохгүй болсон юм тохиолдлууд байна. Тэгэд маш их дарамтны дунд тийм байгаа. Нөгөө талаасаа болохоор аав ээж нь одоо тийх ёстой, ингэх ёстой гэхийнхаа оронд одоо нэг хэлээд үг ойлгохгүй байна, сонсохгүй байна гэдэг маань тэр хүүхэд ерөөсөө харилцааныхаа хаалгыг хаацсан байж байгаа байхгүй. Тэгэхээр хаацсан юм хаалт тагтаа самдар ус хийж байгаа юм шиг л тийм байгаа байхгүй. Тэгэхээр тэр харилцааны өвөт хаалгыг нээх хэрэгтэй. Тэр нээдэг арга нь ерөөсөө л удаан тийм хүлээцтэй сонсох, тэгээд ойлгох, хүндэлтэй харилцаа. Тэг ийм л тийм ба. Түлхүүр нь л ерөөсөө юм. Хүүхдээ хүндэлж харьцсан, хүндлэн. Тэгээд доктортой удаан төвчээртэй байна. Тийм. Тэгээл ерөөсөө ер нь яаж туслах уу? Яавал дээрөө чи юу хүсэж байна? Ээж аав нь яаж туслах уу гэдэг ийм байр суурин дээр л байхад ерөнхийдөө тэр өвөг талыг нээчихэж байгаа байхгүй. Цааш төлхөөрөө онгойлгох чинь тэрний дараагаар хоёлаа ингүүл ямар уу гэдэг ийм байдал руугаа орж болж байгаа байхгүй. Зөвшөлтсөх хийх тэр шат руугаа орж болж байгаа байхгүй. Хаалга хаазан тохиолдолд ямар заах үг хийгээд тэр бол
ойлголцохгүй сонсохгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр асуухаар хэлэхгүй юм чинь одоо тэгэл эхнээс нь ахуулаад яваал үзье яв гэл ингээл шатрант ч хамаагүй юунд ч хамаагүй ингээ явуулаад идэг. Гэтэл нөгөө хүүхэд маань одоо бүр ингээд бүр эсрэг ийм тактикууд хэрэглээд байгаа бүр кейсүүд байна л да. Жишээ нь манай хүүхэд юм ярихгүй байна. Олон хүнтэй орохлоор юм ярьдаггүй. Гингүүтээ нөгөө хүүхдээ нөгөө тайзны илтгэл тавьдаг ч юм уу, жүжигчний нөгөө драмын ч гэдэг юм уу, ийм дугуулн руу явуулчихж байгаа тал байна. Гэтэл тэр хүүхэд маань яагаад ярихгүй байгаа гэхээр өөрийнх нь зам төлөвийн онцлог байж болно, дотгошоогоо байж болно. Хүнтэй ярихгүй, ангийнхантайгаа ч ярихгүй байгаа хүн бага ол үзэгчдийн өмнөөс гараад нөгөө ярина гэдэг бол юу л бол тий. Тэгэхээр бүр ямар үр дүн гарах вэ гэвэл зарим тохиолдолд би ерөөсөө ярьж чаддгүй юм байна. Энэ бол миний сул тал юм байна. Уг нь өөрийнх нь онцлог тал байхгүй юу. Гэтэл миний сул тал юм байна гэж ойлгоод би ерөөсөө ярьж чаддгүй юм байна гэдэг энэ тал дээр бүр ингээ хаачдаг тал байна. Эсвэргээрээ нөгөө айгүй хөдөлгөөнтэй тогтохгүй байна гэдэг байгаа хүүхд чинь тэр бас өөрийнх нь онцлог байхгүй юу. Хөдөлгөөн хийж юм ойлгодог хүүхдүүд бас байна. Гэтэл тэрийг нөгөө хөдөлгөөн хийж зураг харуулж тоглонгоо сургах хэрэгтэй байтал суугаад шатар тоглол бодлого бод гэдэг хичээлэр сууц сургаж ийн гэдэг ингээд юм бичүүлээ хуулуулаа суулгаад идэг. Тэгэхээр эсвэргээрээ бас нөгөөх маань бүр дарагдаад нөгөө ядраад стресст ороод байгаа шалтгаан бас юм байдаг. Тэгэхээр энэ хүүхдийнхээ онцлогийг таних хэрэгтэй байх нэ. Маш сонирхолтой тийм гоё манай хүүхдийн сэтгэл зүйч хулан маань орж ирэхээр их гоё мэдээллүүдийг өгдөг шүү. Тэгээ өнөөдөр яалтчгүй бол бидний нөгөө ярилцах сэдв болохоор хүүхдийн онцлог тохирсон хичээлээс гадуур одоо сургалт тий. За дээр нь одоо авиа сонирхлыг нь хэрхэн эрт илрүүлэх эхчүүдийн оролцоо юун дээр хэрхэн зөв одоо явах вэ гэдэг талаар ярилцахын тулд ер нь хүүхдийн тэр онцлогийг хэрхэн яаж зөв мэдээд аль сургалтанд явуулах уу гэдэг шийдвэр гарна шүү дээ. Тэгэхээр хэдүүлээ бас энэ яриаг бол яг хэрхэн одоо зөв цаг үед нь жоохон эртгэн ч юм уу тийм тэр авиас чадварыг нь илрүүлэх тал дээр ярих гэж бодож байна. За, ерөнхийдөө хараа ингэж үзтээ 1.5-аас 5 нас хүртэлх хугацаанд хүүхдийн ерөнхий нөгөө авиасын суурин ингээд илэрдэг гэж үздэг. Энэ дээрээ тулгуурлаад ирээдүйн мэргэжлээ сонгох нь бүр 80-аас дэш гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр яаж энэ үед нь илрүүлэх вэ? Ер нь ингээд та хэд ч гэсэн боддоо багада ямар хүн болно гэж бодож нэг 5 нас орчимд эхний төсөөлөлд ингээд бууцсан байдаг. Айгу олон айгу олон нөлөөлсөн, ярьсан, илтгэсэн ийм хүмүүсээр магадгүй төсөөлж исэн байж болно тий. Тэгэхээр энэ баримжаа 5 нас гэхэд аль хэзээ тогтцсон байдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг яаж илрүүлдэг вэ гэхээр аав ээжүүд нөгөө тоглоом тоглож байхдаа за чи юу болох уу гэдээ асуу. Хөөе хоёлаа тоглоё. За чи юу болох уу? Юу болмоор байна? Чи аав нь шүү, ээж нь шүү. За би ингээ найз нь шүү гэдэг юм уу. Ингээд дүр болгож тоглуулад чи ажилдаа явлаад гингүүт нь юу хийх вэ? Юу хийдэг хүн болох вэ гэд ингээд ажиллаа хийж агаад хамт тоглоод ингээд үзгэнэ шүү дээ. Тэгэхээр аль дүрийг сонгож гин, яаж тоглож гин, тэрэн дээрээ ямар итгэлтэй, хэр итгэлтэй, тэрийг хэр сайн бүтээж гин гэд тэр байдал дээр нь харна гэсэн. Анзаарна. Бас нэг арга нь болохоор яг жоохон бага насны хүүхдүүд ярьж байгаа учраас бас үлгэрүүд байдаг. Үлгэрээ ингээд ярингууд өөрөө нөгөө хүүхд маань үлгэрээ зохиохдоо нэг юм яг өөрийнх нь настай, хүүстэй ойролцоо юм дүр бүтээчихнэ шүү дээ, тий. Чимгээ охин байж гинэ гэдэг ч юм уу тий. Ингээд тэр ингээд 5 настай ийм цэцэрлэгт явдсан байх. Ингээд дүүтэй ийм гээд ингээд нэг ерөнхий өөртөө төстэй ийм дүрийг бүтээгэнгүүд оршил хэсгээ эхлэнгүүд за тэгээд нэг өдөр чимгээ найз юу ажээ ажилдаа явжээ гээл ингээл яриулна гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэр хүүхэд үргэлжлүүлээ зохиохдоо юу хийж ийн гэж төсөөлөх нь. Тэр төсөөллийг нь ажиглана. Тий. Асуудлыг яаж шийдэх нь гэдэг энэ байдлууд. Тэгээл эсвэл ингээд нөгөө зарим үлгэрүүд дээр болохоор асуудал тулгараад орхичдөг байхгүй. Тэгэхээр н чи энэ дээр яавах вэ гэдэг. Тэнгүүд хүүхд өөрөө шийдлээ ингэж зохиож ярьдаг. Тэгэхээр н энэ хүүхд ерөнхийдөө ингэж шийддэг хүн юм байна. Тэ амьтад тасардаг хүн юм уу, техник технологи хийдэг хүн юм уу, байгаль дуртай хүн юм уу,
хүнтэй харилцдаг хүн юм уу гэдэг ч юм уу ингээд сонгох боломжтой гэсэн. Сүүлийн үед бол яг энэ хичээлээс гадуурх сургалтууд нэлээд их болчлоо. Эцэг эхчүүд ч гэсэн үүн дээр бол хүүхдүүдээ хамруулах их дуртай болсон байна. За сакс гэдэг ч юм уу, за волейбол, хөл бөмбөг, шатар, бассейнд одоо сэлэх ч юм уу, иймэрхүү сургалтууд их болсон байна. Тэгэхээр хичээлээс гадуурх энэ төрлийн одоо сургалтууд хүүхдийн сэтгэл зүйд ямар одоо эерэг өөрчлөлтийг авчирч байдгийг болоо. Мэдээж бас хүүхдүүд нөгөө хичээл амарсантай холбоотойгоор яг ингээд сургалтанд хамрагдаал шинэ нэмийг сураал явж байгаа хэл та тийм. За энэ маань бол мэдээж бол маш хэрэгтэй. Бид нар бол саяхан бид нар бас ингэ ярьж ирсэн юм аа нэг юм enterprise хөтөлбөр гээд сая энэ жилийн алтан сарнаа бас авч ирсэн энэ нөгөө төсөлч хүүхдүүд гээд нөгөө өсвөр насны хүүхдүүдэд төсөл хийх замаар хүүхдийг нөгөө одоо сурсан мэдсэн зүйлүүдээ амьдрал дээр яаж хэрэгжүүл мөнгө олох уу гэдэг ийм арга ухаан сургадаг ийм хөтөлбөр байдаг байхгүй. Тэгээ тэр хөтөлбөрийн сүүлийн 3 жилөө сэтгэл зүйчээр ажилласан. Тэгээ бид нар ингээд төслийн багаараа суугаад ингээд ярьж ирсэн. Ерөнхийдөө та хэдэд ингээд нөлөөсөн тийм гоё сургуулиас гадуур хөтөлбөрүүд байдаг уу гэдэг ингээд ярьсан чинь бүгдөөрэнд нь тийм зүйлүүд байсан учраас нэгдсэн ийм хүмүүс байсан. Тэгээ одоо жишээ нь англи дугууланд явдаг байсан маань гайд болоод сүүлдээ ингээд ийм орчуулагч олон улсын орчуулагч болсон ч гэдэг юм уу те. Миний хувьд жишээ нь яажсэн гэхээр нөгөө хичээлээс гадуур нөгөө юу бидний хувьд нөгөө урлан бүтээгдэхүүнгээ бэсэж хүүхдийн урлан бүтээгдэхүүн одоо байгаа л та. Тэрний нөгөө зургийн дугууланд нь орох гэсэн чинь нөгөө багтаагүй. Тэгээ нэг сүрлийн юм шүлжмэлийн дугууланд нь орж исэн байхгүй. Тэгээ тухайн үед яасан гэсэн чинь нөгөө хичээлдээ тэгээ англинд явж байгаа гингүүт нь аав ээж хоёр за чи одоо тийх зав байхгүй юм чи боль гингүүт нь болчихгүй юу. Тэгээд эргээд харсан чинь яг миний нөгөө бүх эрч хүчээ авдаг амардаг газар яг тэр байсан байгаа байхгүй юу. Нөгөө тайвширдаг би бол ингээд нэг жоохон юм хийж ганцаараа чимээг орчинд байж эрч хүчээ авдаг хүн байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ийм тэр сүрлээр ингээ юм хийж явах явцдаа би нөгөө тоогоо бодох нөгөө англиндээ явах даалгавраа хийх эрч хүчээ авдаг байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр хүнд өөрт нь ингээ ачааллыг тэнцвүүлдэг амардаг өөр өөрийн тохирох аргууд байх ёстой. Тэр нь бүр багаас нь эхэлжүүл бүр амар гэдэг. Зайшгүй байх хэрэгтэй. Энэ нь бас яа гэхээр өсвөр насны хүүхдүүд одоо нөгөө бэлгийн божил явагдаад ирнэ. Сэтгэл хөдлөлийн хувьд нөгөө гормоны өөр өөрчлөлтүүдэд орж ирнэ. Одоо биеийн өсөөгүй ижил зүрхэн томроод ирдэг гэж ингээ ярьдаг тий. Тэгэхээр энэтэй холбоотой сэтгэл санаа докторгуудах, биеийн болон сэтгэл зүйн оюуны маш их ачааллуудыг тайлахын тулд тэр их эрч хүчийг яг гэвэл биеийн эрч хүч кинетик энерги болгож хуургаж биеэс гаргаж сурах хэрэгтэй байдаг. Тэр нь болохоор хэрвээ тэр энерги цуглараад ахлаар одоо жишээ нь нэг юм дургуурэл жоохон жижиг юмнууд цугларсаар агаал лифтэнд гүүгээл ирсэн чи багтаагүйч гэдэг юм уу те жижиг юмнууд цугларсаар агаад биендээ дийлэхгүй одоо нэг ачаалаасаа тесрэх үедээ яадгүй гэвэл хамгийн хайртай дотны хүнээ гомдоочод идэг. Хамгийн намайг ойлгондоо гэж бодсон өнөргөө ууралцдаг. Ээж руугаа ч юм уу, багш руугаа эсвэл дүү рүүгээ хамгийн сайн ойлгох байх гэж бодсон. Намайг уучлна гэж бодсон найз руугаа уурлаад муухайгаа эхэлчихдэг. Тэр нь уг нь бол тэр хүний 100% буруу биш. Баахан цугларсан юм гаргацдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр энийг нөгөө баг багаар сулалт сурахын тулд ямар нэг зүйл хэрэгтэй. За тэр нь одоо жишээ нь хөвчлэн бол за их суудаг хүмүүсийн хувьд хөдөлгөөний юу байвал зүгээр гэж үздэг. Маш их хөдөлгөөнтэй хүүхдүүдийн хувьд жоохон бага зэргийн тайвшраад одоо нөгөө сүмд суугаад тайвширч гинэ гэдэг шиг жоохон ганцаараа байх орон зай, өөрийг нь хүлээн зөвшөөрөх орон зай тэр хүнд хэрэгтэй байдаг. Энэ стрессээ тайлдаг, бусад зүйл ачааллыг тэнцвүүлэх юм амьдралын бүр хэм маяг болдог гэсэн. Одоо аав ээж нарын дунд одоо юу гэдгийг энэ нөхөр утсаа их оролдоод байна. Нэг юмд явуулнаа гэл те энэ тэнд одоо янз бүрийн секц дууланд их явуулж ийн л та. Тэгэл хүүхдүүд бол өстой дуртай дургу тэнцэнэ нэг явах өстой зарим нь бол баг ял мэтэр хүлээж авдагч тохиолдлоос байхыг үгүйсэхгүй те. Тэгэхээр ер нь бас яг энэ сургалтыг хүүхд хичээлээс гадуурх сургалтыг сонгохдоо яваад ямар арга барилаар одоо сая та хэллээ л дээ зах зухаас нь тийм тэгэхээр яаж зөв одоо сургалтыг яг тэр хүүхдтэй зөв байдлаар ингэж олох боломжтой байдг юм болоо. За хамгийн түрүүнд зөвлөдөг юм ерөөсөө л хүүхдээ ажиглаарай л гэж хэлдэг. Тэгэхгүй одоо юу гэдэг те чамд хэрэгтэй штэ гэдэг байдлаар нөгөө л үр дүнрөө чиглээд байх нь бас жоохон ашиггүй. Тэр хүүхд яг л хамгийн дуртай байх дуртай газраа л хамгийн удаан тууштай байдаг гэсэн. Тэгэхээр тэр хүүхдийн онцлогийг аюул сан чагнаараа, анзаараарай, ажиглаарай.
гэдэг ийм зөвлөмжөө өгнө. За тэгээд ерөнхийдөө бол эцэг эхчүүд бас энэ рүүгээ аягүй сайн анхаармаар байгаа. Ер нь л бол хүүхдтэйгээ харилцах тал дээр бол манай эцэг эхчүүд ер нь их тийм жахан хоригдуу байгаад идэг. Ерөнхийдөө бид нар юу гэж үздэг вэ гэвэл өдөртөө нөгөө л хэлдэг те 10 минут сонсоорой, 10 минут тоглоорой, 10 минут унтахын өмнө зарцуулаарай гэдэг энэ өдөрт ерөөсөө эцэг их болсныхаа үүргээ те мэдээж тийжээх бусад аюулгүй байдлын хэрэгцээг нь хангалдаг. Гэхдээ одоогийн хүүхдүүдийн хувьд бол сэтгэл зүйн хэрэгцээ гэдэг бол маш чухал болсон. Сэтгэл зүйн хэрэгцээг нь хангахын тулд өдөрт ядаж 30 минут зарцуулаач гэдэг энэ зөвлөмжийг бид нар өгöd байгаа. За ер нь бол яадаг вэ гэхээр ингээл бидний хувьд бол манай арт түмэн бол ерөөсөө сүүлийн үед юуг анзаарсан гэсэн чинь манай арт түмэн ерөөсөө бид нар харилцдаг арт түмэн биш юм байна. Ярилцдаг хүмүүс биш юм байна гэдгийг бол маш сайн ойлгоод байгаа. Адаглал одоо хүүхдтэйгээ нэг 10 минут юм ярилцаарай гэдэг юм даалгавар өгөхөөр юу ярих уу гэж асуудаг. За ярих сэдвийг ингээд асуугаад ярилцах дүрм мөрөн бүх юмыг заагаад ингээ бүр 20 хоног ярилцах сэдвийг ингээ өгөөд канондод явуулахлаар за яасан аав чи юу гэж ярьж байна аавчтайгаа ярилцсан уу гэх нэг хүүхдээ дараагийн зөвлөгөн дээр ярихлаар нөгөө л юм ярьж илээ гэдэг ч юу ярих вэ гэхээр намайг баг байхад юм байсан би жоохондоо ингэдэг байлаа гэд нэг өөрийнхөө л яриаддаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдтэйгээ ярилцахад чинь нөгөө 80-20-ын балансаа барина. 20% нь л өөрөө асуун, чиглүүлнэ, сонсон, цагаа гаргана. Нөгөө хүүхд нь нөгөө 80%-аа ярих хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд юу ч хүмжлэхгүй зүгээр л сонсож тэр хүүхдийн мэдрэмжийг нь ойлгох хичээх нь л аавж үүрэг байгаа байхгүй. Тэрнээс урдуур нь орж шийдэх гэдэг тийм талууд бас байна. Тэг энэ бол яг харахгүй нөгөө бүгд нөгөө урдуур нь өмнөөсөө туулцсан юм болохоор бас нэг алдуулчихгүй гээл эцэг эхнэрийн нөгөө ярьдаг зүйлэл ахал та тэг уг нь бол намайг баг байхад тэгээд тэг ингээд энэ дээр ингэдэж шүү гээл хөөрхий. Тэг ер нь эндээс бас нэг юм үзэхэд одоо бид нар нөгөө хүүхдүүдээ сургалт одоо ингээл секцэнд явуулаад ингээл явуулж байгаа. Тэгэл энэ дээр болохоор бас бидний нэг хүүхдээ эхлээд аягүй гоё явж идэг. Тэгээ сүүл рүүгээ нэг дундаа нэг муудчихдаг ч гэдэг юм уу те дургу болчдаг ч гэдэг юм уу. Тэнгүүд яг эндээс нөгөө бас эцэг эхийн яг урамшуулах тэгээ дэмжлэг бас нөлөөлдгүү тэгээ хэрхэн яаж зөв бас урамшуулж дэмждэг вэ тэгээ энэ талаас та ярьж өгвөл. Харин тийм ингээл явж байгаа л хаяад ах ингээл ингээд тэгээ ерөөсөө тууштай явахгүй байна гэл нэг юм асуу. Уг нь их гоё хөөрхий хэлж дээ. Тий явъя гэл тхийн сонирхол тхийн тэгээл явуулахаар дундаас нь болчиход ах ингээд яг нь нийтлэгээр нь харахаар нэг 2-3 янзын шалтгаан байгаад байгаа шүү. За эхлээд бол яг өсвөр насны хүүхдүүдийн хувьд ер нь хүүхдүүдийн хувьд бол өөрөө өөрийгөө хайж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь ингээл амар таалагдал явж идэл арай биш байж бас болно шүү дээ. Тэр нэг юм зүгээр тоглож байгааг нь цагс тоглож байгааг нь хараад таалагддаг өөрөө цагс тоглох хүн бас биш байж болно шүү дээ. Тэр нэг гүйж хараагаал арай нэг ур чадвар болохгүй тий. Тэгхийн бол за боли биш юм байна гэд энэ сонголтоо эрхчлэг нь олгох хэрэгтэй. Ахаад өөр юмд өөрийгөө сорж үзэх энэ боломжийг нь бас дэмжих хэрэгтэй. Өөрийгөө хайжлага юм чинь. За тэгтэл хоёрдугаарт бас ямар асуудал байна вэ гэхлээр нөх хүүхдүүд одоо сүүлийн үед нөгөө захин мөрөн зүүн болцсон учраас олон хүмүүсийн дунд баахан танихгүй орчинд орчхороо өөрийгөө нээж чадахгүй. Нөгөө дасаж чадахгүй, дасан зөксөж чадахгүй, жоохон ачаал ирэхээр тэрийг даван тулж чадахгүй ийм нэцээд байгаа талууд бас байна. Тэгэхээр энэ нөгөө сэтгэл зүйн хат гэдэг зүйлийг бид нар бол ярьдаг шүү дээ. Нөгөө 3 тамир байдаг аа, сэтгэлийн тамир, оюуны тамир, биеийн тамир гэж байдаг гэдэг те. Тэгэхээр энэ нөгөө сэтгэлийн тамир гэдэг зүйлийг бид нар багаас нь хөдөлмөрөөр жоохон юмыг биеийн даалгаад ингээд уг нь бол суулгах хэрэгтэй байгаа. Бид нар одоо тэрэн дээр алдчихад байгаа учраас хүүхдүүд маань яг нэг жоохон хэцүү зүйл тулгарангууд нэцээд байгаа тал байгаа. Олон хүний дунд орохоор бие бариад нээж чадахгүй. Багш нэг жоохон юм яриад ингээд дасгалжуулж байгаа юм чинь мэдээч те буруу зүйл гарахаар ингээд жоохон чангамаг дуурах юмнууд гарангууд тэр багш чинь намайг муухай те загнаадас олон хүний дунд над руу муухай хашгирсан ч гэдэг юм. Ийм байдлаар ингээд би очихгүй гэх те. Тэгэхээр энэ зүйлүүдтэй эртгнээс нүүр тулуулж хатуу утга багаар үзүүлэх байдлаар сэтгэлийн тамирыг нь суулгах шаардлага бас бидэнд байна гэсэн үг. Сүүлийн хүүхдүүдийн бол хичээл нэлийн ачаалттай байна гэдэг зүйлийг ярьдаг. За дээр нь бол утасны хэрэглээ тийм үү одоо телевиз
дэлгэцэн хэрэглээ нэлээд өндөртэй. За дээр нь үзэж байгаа юмнууд нь бол маш юм богино хэмжээний байхаас улбаалаад хүүхдийн анхаарал төвлөрөх одоо чадвар нэлээд сул байна гэж юм. Тэгэхээр энэ одоо анхаарал төвлөрөх чадвар сул байгаа нь эргээд ажлын байран дээр гарах, эргээд оюутан болох тийм ийм үйл явцад нэлээд сөргөөр нөлөөлж ийн гэдэг судалгааг хийсэн юм байлээ л дээ. Тэгэхээр үүн дээр ямар одоо чиглэлийн зүйл одоо ямар одоо арга техник ч гэдэг юм уу, ямар одоо хичээлээс гадуурх сургалтанд хамруулвал энэ хүүхдийн анхаарал төвлөрөх энэ чадвар илүү ийм сайжрах боломжтой гэж бас таны хувьд харж байгаа вэ? Тийм яг яалтчгүй одоо бидний хувьд маш тулгымцсан асуудал энэ анхаарал төвлөрөлтийн асуудал байна. Хүүхд ерөөсөө л анхаарахгүй байвал тухайн зүйлийг ойлгохгүй, тогтоохгүй, тэгээ ойлгохгүй юм сонирхгүй. Ингээд цаашаа ямар ч сурах цааш дээшлэх юм сэтэл байхгүй болчдөг, ингээл хайчдаг. Ер нь бол тэгэхээр одоо энэ хичээл дээр амьдрал дээр одоо ингээл юмааж болохгүй тий урдах замааж харахгүй ш хүүхдүүд ер нь бол яг тийм байна. Тэгэхээр одоо энэ дээр бол яалтчгүй бид нар одоо яг л энэ нөгөө төр хугацаанд яг зориудын анхаарал төвлөрөл гэдэг юмыг бол заашгүй хөгжүүлэх шаардлагатай байна. Гэхдээ энэ маань бол яг ахуй энэ орчноос гадна бас сэтгэл зүйн байдалтай бас хамаартай байгаа. Сэтгэл зүйтэй холбоотой. Яагаад хүүхдүүд утас руу ингэж их ороод анхаарлаа бүх зүйлээ өгөөд байна уу гэхээр тэндээс маш их допаминыг аваад байгаа шүү дээ, тий. Богино хугацааны допамин маш таатай мэдрэмжийг аваад тэнд нэг хүлээн зөвшөөрөгдсөн community юм уу, хүлээн зөвшөөрөгдсөн тоглоом, левелүүд байгаад шүү дээ. Тэнд нэг шагнал маяг өгөөл байгаад шүү дээ. Тэгэхээр гэр бүлийн орчинд юм уу, эсвэл хамт олонны дунд ангидаа ч юм уу хин нэгэнд үнэлэгдэхгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй бүх газараас дарамт ирээд байгаа хүн хаа нэрчлөөдөө өөрийнхөө байж чадахгүй гэвэл тэр цахим орчинд. Тэгэхээр тэр лугу улам өгөөд ороод ахаараа нөгөө өнөөдөр одоо байгаа гадуур явж байхдаа л нөгөө хадгаа хараад байвал одоо нөгөө анхаарал төвлөрөлт нь байхгүй болчихно бол гэсэн үг байхгүй. Тэгэхээр ийм нэг асуудал байна. Дахиад ерөнхийдөө бол анхаарал төвлөрөлтийн хугацаа богиносж байгаа юм талууд байгаа. Тэгэхээр анхаарал төвлөрөлтөн дээр бид нар юм янз бүрийн нөгөө анхаарал төвлөрүүлэх дасгалууд байж идэг. Баруун зүүн тархийг хөгжүүлдэг, баруун зүүн тархийг хоёуланг нь уялдаатай ажилуулдаг, илүү бүтээмжтэй ухаалаг тарих болон бүтээлч тарих хоёуланг зэрэг ингээ уялдаатай ажилуулдаг дахаар хүний оюуны бүтээмж маш сайн гарч өгдөгөө гэж үздэг. Тийм дасгалууд байж байгаа. Тэгэхээр юм нөгөө TikTok юм дасгалууд байна шүү дээ, тий. Энэ дасгалууд байж гин. За тэгэл одоо нөгөө 2 1 гэл ийм дасгалууд байна тий. За энийг хийж гинөө тий. За одоо за одоо тэгвэл хэдүүлээ нэг хийх гээд үзэх. За тэгээ за одоо like. Окей. За одоо солио. Яа бат. За чинь солиороо. За ерөн болж байна. За одоо болоод ирэхээр дахиад нэг шал хөндрүүлчтэй. Тий анхаарал төвлөрөхөд алгаад ашлаа. За ажиллаа. Их ингэ лайк. За окей байгаа. За тэгж байгаа. Ингээд. Зөв. Сайсаар. За нэг ингээд. За хийж байгаа нэг хөргөрөө. Оп. За нэг яхаа лайк болоод. Мундаг ээ. Айгуу сайн байна. За одоо ингэ солиод мундаг болоод ирэнгүүт нь алгаад ашлаа. Лайк. Алгаад ашлаа. Окей. Юу гэдэг вэ? За окей би нэг хийж үзье. Ингээд зөв одоо ингэ солиол хоёр гараараа хараад ямар юм би бас ингэ айгүй сонирхоод тийм ээ. Тэгэхээр бид нар бас энэ дээр анхаарал төвлөрөл бас төдий чинээ бас суларсан байгаа ингээ харуулдаг байхгүй. Бид нар ч гэсэн яг адилхан. Тий тархины юм нөгөө дасгалжуулалтуудын айгүй сайн. За манайхаа бас дагаад хийгээрээ. Яг ингээд би харагдахгүй юм биш үү? Тийм. За намнаг дагаад хийгээрээ. Миний хоёр гал ингээд байна. Би бүр сүултээ өөртөө нэг амар байдал үүсгээд яг ингэж бүр бүтэн ингэхгүй жоохон ийм байдалтай. Тэгээд ингээд за одоо яг ингээд. Яг ингэсэн байжгаад ингэнэ штэ. Болж байна зүг байна. Болж байна. Тий сайн байна. Ингээд. Зөв инхээр хараа та анзаарч байна уу? Анхааралтай амар сайн төвлөрч байгаа. Тэгээд яг баруун зүүн хойлоо ингээд яг ингээд сайн ажилдаг. Тэгээд нөгөө анхаарлаа жоохон сарилуулангууд буруу хичээд байгаа учраас анхаарал бол фокус маш өндөр төвлөрөөд за тэгээд энэ хугацаанд бид нар юунд санаа зовдгоо. Өөр тархины өөр бусад хэсгүүд ажиллах боломжгүй болчдөг. Тэгээд ирэхлээр явандаа энэ маань баруун зүүн тархины холбоосыг сайжруулад хоёулангийн нийлүүлж аягүй сайн бүтээлчээр ажиллахад нь потенциалаа бүрэн ашиглах юм боломжийг олгоод ой тогтоолтыг сайжруулад тэрний дараагийн шатанд яадгүй гэвэл
нөгөө бусад зүйлүүдийг мартуулаад байгаа болохоор стресс, түгшилт тэднийг бууруулж өгдөг. Сэтгэл зүйн байдлыг дээшлүүлж өгдөг. Манайхан би ерөн сурчлаа хараарай. Одоо ингээм шүү. Энэ талтаа ингэж байгаа шүү дээ. Ингэж байгаа. Тэнгүүтээ ингээд ингээм байна. Зөв. Тэг би бас сурчлаа. Тийм сайн байна. Ингээд. Өсвөлтэй ингэж сурчлаа. Би айгуу сурчлаа энэ авах юм байна. Оо. Вау. Амар мод. Нөгөөх нь юу байсан бэ? Нөгөөх нь дунд нь алгаад байна. Гэхдээ ийм тасгалууд бол маш олон байдаг. Одоо жишээ нь ингээд одоо зөвхөн гараа ингэж бэлдэх байрлал нь болохоор зөвхөн гараа хөндлөн байрлуулад ингээд баруун гараа энэ дөрвөн уруугаа нуглаад хоёр эрхээ уруугаа босгож ингэж өгнө. Энэ болохоор морь дийл байхгүй юу? Хоёр чихэн ам нь ингээ морь байхгүй юу? За тэгээд одоо яах вэ гэвэл салина. Ингээ салина. Энэ бол ажилтай бол явчихлаа шүү. Энэ өөр ажилтай бол. Монголчууд чи морин дуртай шүү дээ. Мориод эдэлдэг. Тийм болохоор морь гэдэг юм дасгал байж байгаа шүү. Энэ гараа атгачаад байна те. Ер нь ийм байдалтай шүү дээ. Тийм ингээд хөндлөн шүү дээ. Ингээд атгачаад зүйл дээ. Ингээд идэг боллоо. Ингээд буруу ичих гээд идэг бол. За ер нь бол ийм атгалттай. Тий. Зя. Ингээд хоёр эрхээ урaan босцсон байна. Босцсон байна шүү дээ. Чихэн юм чинь. Чихэн дийлнэ. Бараг болоод шүү. Тийм болж чинь тий. Хийгээд байвал болно тий. Тэгээд ийм маш олон янзын ийм дасгалууд байж идэг. Тэгэхээр энэ маань бол ерөөсөө олон янзын ашиг тустай. Дээрээс нь багангийн хүүхдүүдийг болохоор анхаарал төвлөрүүлтийг сайжруулаад сууж сурахад сайн. Бас гэр бүлээр ингээд тоглохоор айгүй хөөрхөн байгаа. Нөгөө утас мутас нөгөө босод юунаас холдоод гоё аюу гоё юм нэг төвшний аав ээж бүр дээшээ нөгөө тэнгэрийн амтан гэдэг шиг тийм мэдрэмж төрүүлэхгүй аав ээж бас чадахгүй штэ адилхан сурж штэ гэдэг ийм мэдрэмжтэй бүгдээрээ инээж чанаад гоё юм халуун дулаан уур амьсгалыг өгөх боломжтой. Дээрээс нь хүүхдийн анхаарал төвлөрөлтөй тогтоолтыг сайжруулад баруун зүүн тархийг хөгжүүлээд стрессийг тайлчна. Тэгээд ахмад настай хүмүүстэй хамт хийх юм бол юмаа мартах тийм ээ Альцгеймераас урьдчилан сэргийлэх бид нар ч гэсэн яг үндэ ийм асуудал байгаахгүй юм аа ингээд айгүй их нөгөө олон малтитаскинг хийсээр хагаад бид нар юм нөгөө нэг юм руугаа төвлөрөхөд айгүй хүнд болцсон учраас энэ дасгалуудыг ингээ хийж явах юм бол сэтгцэн эрүүл мэнд болон сэтгэн бодох чадвар хоёуланд нөлөөлнө гэсэн үг. Ялангуяа ковидын дараа бол өстө нэрээ юм мартаж сандаг болол энгийн үзэгдэл болсон шүү тийм ээ. За энэ бол үнэхээр гоё дасгалууд байна. Тэгээ ер нь бол бас ингээ гэр бүлээр хийж болох юм байна шүү дээ. Ингээд ер нь оройдоо бүгдээрээ зөвлөж за манайха хэрүүл уруул байхгүй бүгдээ стрессээ тайлна. За гараа ингээ окей болгоод лайк гаргана. За алуу цэцгээ навчаар нийлээд энэ нэг их зүгээр дасгал байна шүү дээ. Ингээд нэг ярилцаж чадахгүй байгаа хүмүүс ч үт юм уу те нэг хийдэг зан үйлтэй болчих юм бол тэр зан үйлээрээ дамжуулаад нэг ямар ч л байсан нэг стресс тайлгцсан хүмүүс хоорондоо ярихад арай өөр болно шүү дээ. Тэгээ 10 жилийн бас багангийн одоо сургалтын ч гэсэн хэсэг хугацаанд завсралтай бас ийм төрлийн дасгалууд оруулах их айтайхан юм шиг санагдлаа. Сүүлд ер нь эцэг эхчүүд маань хэр сургалтанд хамаарж байна. Одоо намайг хоёр бас цөөхөн минут ярихад хүртэл маш их одоо зүйлийг олгоод бас авж ийн л да. Тэгэхээр ер нь эцэг эхчүүд сургалтанд хамрагдаад яг энэ сэтгэл зүйн мэдлэг мэдээлэлтэй болсноор харилцааны хувьд ямар өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүд бас гарч байгаа юм шиг анзаарэгддэг байна. Яг үнэ маш зөв хэсэг байна. Одоо ер нь бол хүүхдийн сэтгэл зүй гэхээсээ илүү эцэгхийн хүмүүжлийн боловсрол аягүй чухал байгаа байхгүй. Нэг аав ээжийг сургачвал тэрний зан хэд хэдэн хүүхдүүд аягүй эргэлзэх гээд байгаа байхгүй тий. Тийм учраас эцэг эхчүүдийг чадахжуулах одоо хэдүүлээ бүгдээр адилхан мэдлэгийг хуваалцах ийм шаардлага бол угаасаа байгаа. Энэ дээр аав ээж жоохон цагаа гаргачихвал гоё юм. Тэгэхгүй болохоор манайха нөгөө урьдчилж ингэж нөгөө юмд хандахгүй асуудал үүснээ дараа хүүхэд болохгүй байх гэж авчираад идэг байхгүй юу. Тэрнээс өмнө бид нар яах ёстой вэ гэвэл өөрсдөө аргад нь суралцчихвал алдаа гарахгүй байхгүй юу. Тэгэхээр энэ дээр манай залуу эцэг эхчүүд илүү сайн анхаарасай. Ер нь бол хэрвээ хүсэх юм бол янз бүрийн хүүхдийн зөвлөгөө гэдэг нь өөрөө өртөг ихтэй, эрсдэл ихтэй удацсны дараа эн чинь айгүй их урд дагавартай байхгүй. Тэрний оронд бид нар өөрсдөө яачих юм бол сургалтын хямдхан гадуур саяны номнууд зөндөө зарагдчихж байгаа. Номоо аваад уншчих юм бол асуудал үүсэхгүй гэх мэтчлэн маш цаг хугацаа хэмнэн маш их эрсдэл багтай. Ашиг бол маш ихтэй гэсэн. Ер нь бол урьтаад л тий асуудал гарахаас өмнө урьтаад мэддэг байх юм бол арга хэмжээнүүдийг авах боломжтой гэдэг зүйлийг ярьж. Надад нэг асуулт байна л да. Монголд
бол маш олон эцэг эхчүүд гадны орныг зориод ажиллаж амьдралж байгаа. За тэгээд хүүхдүүд бол өвөө эмээ дээрээч гэдэг юм уу ах эгч дээрээ байгаа. Тэгээд энээс болоод аав ээжээ санах, битгэрэх, цаашлаад одоо сэтгэл зүйн одоо хямралд орох асуудлууд Монголын одоо энэ нийгэмд цөөнгүү гардаг юм шиг анзаарагддаг. Тэгэхээр таны хувьд бас хүүхдийн сэтгэл зүйчийн хувьд энэ тал дээр юу гэж боддог вэ? Эдгээр хүүхдтэй бас хэрхэн харилцах нь эвтэйхэн байд юм болоо тийм ээ. За тий. Яг л одоо аав ээжүүдийн асуудлууд яг ялцшгүй байна л да. Одоо ингээл хамт байгаа мөртлөө одоо гэр бүл салалт маш их байна. Яг саяны хэлж байгаа шиг гадаад орн руу сурахаар ажиллахаар явж гин. Гэх мэтчлийн ийм асуудлууд бол маш их байгаа. За одоо тэгэхээр одоо яг сүүлийн үед бас чиг гэж одоо нэг альва зүйл чи хөгжиж байгаа болохоор салцсан ч гэсэндээ аав ээжүүд одоо би чиний аав хэвээрээ ээж хэвээрээ хайртай хэвээрээ гэдэг дээрээ айгүй хөөрхөн нэгдэж бас чадчихээн. Хүүхдээ ингээд хамтдаа хэдийгээр хамт амьдрахгүй байгаа ч гэсэндээ хүүхдийнхаа альва төгсөлтөн дээр нь ч гэдэг юм уу эцгийн хурал дээр нь ч гэдэг юм уу те амралтын өдрүүдээр ч баяраар ч гэдэг юм хамтдаа байж өгөх ийм оролцоонууд айгүй чухал байна. Асуудлыг тэгээ нөгөө танаа аав танаа ээж гэж ингэж хоёр талд гарахгүйгээр нэгдсэн ойлголтод хүрэх бас шаардлагатай байна. За ингээ хоол байгаа аав ээжүүд ч гэсэнтэй хүүхдтэй одоо хөвчлэн ингээд идэг хоол байгаа хүмүүс ингээ хүүхд рүүгээ ярихаараа хичээлээ хийж гинөө хоолоо идсэн үү янз бүрийн хүүхдүүдэд нийлвэ гэртээр гэдэг ч юм уу дандаа юм нөө захиран тушаасан ийм хянах гэж оролцсон ийм байдлаар бүр дээрээс ингэж харцаад байдаг. Тэгэхгүй аль болох тэ чамд одоо тэ ямар асуудал тулгараад байна ээжтэй хэлэх юм бол ээж нь тусалж чадах нь үгүй юу ч гэдэг юм уу тэ ийм байдлаар ингэж өгнө түрүүний хэлсэн шиг ингэж ойрхон харилцаж эхлүүл нэг төвшөнд өгнө харилцаж эхлүүл энэ хоолч ойрч бай уг нь бол зэрэг сэтгэлээр ойрхон байх боломж бол бидэрт байгаа техник технологи хөгжсөн учраас яг байна. Эцэг эхчүүдийн бас гаргаад идэг түгээмэл алдаануудын нэг бол хин нэгний хүүхдэд жиших зүүрлэх тий тэдний хүүхд одоо тийм байдал чи яагаад юм байдгийг чи адилхан 10 уруутай одоо 2 гартаа биддэг гэдэг ч юм уу тий бидний үед их хэрэглэгддэг байсан да юм уу тэгэхээр энэ бас хүүхдийн сэтгэл зүйд ямар гэмтлийг өгдөг бол тий магадгүй одоо нэг юм сургалтанд яваал саксны одоо секцэнд явдаг хөлбөмбөгт явдаг одоо чи ингээд бусд нь чадах чи яагаад чаддгүй юм гэдэг ч юм уу тий нэг юм дарамтчхалтууд бас ажиглагддаг л да. Тэгээ нөгөө эргээгээд Чингис хаан таны насан дээр байхдаа дэлхийн талыг эзэлсэн штэ гэдэг шиг. Тэр л ахгүй тий. Ер нь аль тий. Тэгэхээр аав ээж бид нар ч гэсэндээ алдаатай байж ээж тий. Хүүхдээ чи тэгсэнгүү чадсангүй гэх нь бас л учир дутагдaltaй л болчихж байгаа юм л да. Тэр итэл одоо нэг айлын хүүхдүүдийн хооронд нь эцэг эхчүүд харьцуулж байгаа тохиолдол байдаг. Дүүн айгүй хөөрхөн сэргэлэн ах нь юу ч дуурахгүй гэдэг ч юм уу. Тэгтэл тэр чинь айлын хүүхдүүд чинь өөр байгаа штэ. Тогтшоогоо байлаа муу гэсэн үг. Хөдөлгөөнтэй байлаа гэж сайн гэсэн үг бас биш. Тэр хүүхдийн онцлогийг бас таних хэрэгтэй байна. Дээрс нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Ер нь бол тийм бидний нийтлэг ойлголтууд байна л да, нэг хандлагууд байна. Одоо тийм бол сайн хүүхэд, ийм бол сайн хүн ч гэдэг юм уу те ийм нэг ийм хэвэн цутгаж ингэж бид нар ингэж ойлгодог. Юмыг заавал хэлбэржүүлж ойлгодог. Тэгэхээр тэр одоо бол хүүхдүүд ямар ч хэлбэр төрсгөө болцсон гэж ойлгож болгоно шүү дээ. Тэгэхээр тэрийг зүгээр л байгаагаар хүлээж авч ойлгож дэмжих нь бидний үүрэг болчиход байгаа. Сүүлийн үед хүүхдүүд бас маш их одоо өссөн ундаг болсон гэж байна. За мөн гарын одоо хумсаа мэрдэг болсон эмгэгүүд бас гарч ийн гэж байна л да. Тэгэхээр хүүхдээ бас яг энэ мэрэгжлийн сэтгэл зүйчдээр авчрах хэрэгтэй гэсэн дохио бас ямар дохионууд байдаг вэ? Та энэ талаар бас эцэг эхчүүдэд үзэж сууж байгаа хүмүүст бас хэлвэл зөвлөгөө өгвөл тийм ээ. Ямар одоо шинж тэмдгүүд илрээд байвал энэ бол савнаасаа халаад тийм яг мэрэгжлийн үн дээр очих ёстой гэсэн зүйлийг хэлтгээд идэх юм болоо. За ерөнхийдөө одоо бидний бас нэг асуудал юу вэ гэхээр одоо сэтгэл зүйн хямрал, за цочрол, за сэтгэл гутрал тийм ээ trauma гэж яриад байна тийм. Эдрийг бүгдөө ингэ нийлүүлээд бүдийн нэтлэх нь trauma гэж ойлгоод байгаа. Тийм. Сэтгэл зүйн цочролд орчлоо гингүүд trauma авчлаа гэж ойлгоод байгаа гэсэн үг. Тийм. Саяхан бас нэг нэлийн
олон танигдсан л хүн байсан бах та. Тэр явжсэн чинь нэг газар өсчөнд орсон чинь өсийн айгүй их амар юм орооссон чинь өсчний травма авчлаа гэж ярьж байгаа. Тий, тэгэл одоо нохоогоо гадаа сэлхлүүлсэн чинь том нохоо дайраад манай нохооны травма авчлаа. Тэгээ одоо цочин байдаг үстэй. Тий, тэгтэл чинь тэр чинь бол травма бас биш шүү дээ. Тэгэхээр энийг ингээ нөгөө нэгдүгээрт ялгаж салгахгүй байгаа юм асуудал байна. За тэгээ хоёрдугаарт нь одоо яг энэ хямрал болгон бүр тийм засагдшгүй амар муухай зүйл бас биш байгаа байхгүй юу. Бид нар бас нөгөө хүний хөгжлийн үе шатад энэ тодорхой хэмжээний хямралууд, цаадууд, бэрхшээлүүд тулгарч иж хүн бие хүнийхээ хувьд өсөж том болдгоо гэж үзэж байгаа байхгүй юу. Тийм үстэй тий асуудлыг давж иж бид нар өсөж том болно, хүчрэхэг болно. Нөгөө сэтгэл зүйн тэр хатыг яаж сэтгэл зүйн тамирыг дээр сэтгэлийн тамирыг бий болгохын тулд тодорхой хэмжээний хямралууд, цаадууд тулгарч тэрийг хүн өөрөө даван туулах хэрэгтэй байдаг. Тэгээ тэр орон зайг нь бид нар гаргаж өгөх шаардлагатай. Тэр юм болгон дээр л болохгүй ч травма авчлаа. Энийг засахгүй л болоод ингээд ирээдүйн амьдрал цөөрнө гэж тийм амар байдлаар битээ ойлгоосой. Гэхдээ зайшгүй бас анхаарахгүй болохгүй тань хэлж байгаа шиг тийм зүйлүүд байна. За хүүхдүүд сайн хэлсэн шиг одоо бага насны хүүхдүүд хөвчлэн хумсаа мэрэх юм байдлууд байна. Энэ бол стрессийг шинжээдэг. Өөрийн мэдлгүй хумсаа мэрээд идэг. За энэ захаа ингэж хөөд идэг, хурууга хөөд идэг тий иймэрхүү юм байна. Үсээ амдаа ингээ хийн, үсээ зулгааж ийн. За тэгэл одоо дэлгэцийн хит их хэрэглээтэй байна. Ингээ юм үзэж яхад дуудаад сонсохгүй тий хэдэн цагаар хамаагүй үзэж ийн. За дээрэс нь одоо салгаад авахлаар уйлаад зан үйлээ өөрийгөө барьж дийлэхгүй бүр ингээл шалан дээр тэрэж хөвтөл юм хум цохол барайл телевизмлээ зааглаад уцаа шидэл энэ өөрийгөө дийлэхгүй байгаад байгаа энэ зүйлүүд байх юм бол энэ бол утасны хамааралтай болсны шинжүүд байгаа байхгүй. Тэгэхээр ийм ямар нэг зүйлийн хамаарлууд байж гин. За тэгээ дээрэс нь хоолоо хит их идэх эсвэл хит бага идэх тий хоол идэхгүй байгаад байвал анзаарах нь байна. Хоолоо бас их хит их нөгөө дуурлаад амттан руу шунаад байвал энэ бас сэтгэл зүйн өөрчлөлт байж болно гэсэн үг байхгүй. За тэгээ шөнө унтчих байхдаа ингээл эргэж хөрвөөгөөл зүүдлээл уйлаал гэдэг ч юм уу ойр ойрхон уйлах гинт огцон муурлаад ерөөсө тэргийг хянаж чадахгүй байх ч юм уу те өмнө нь зүгээр ичнэ гинтгийн юм болчлоо те за сүүлийн үед бас ажиглагдж байгаа юмнууд одоо тик айгүйх болоод байна нүдээ ингээд чавчилдаг те хоолойгоо ойр ойрхон засдаг за гинтхэн байжснаа ингээд нэг хоолой ихэр татчих байгаа юм шиг ингээд нэг хоолойгоо татах энэ дуу авааны тикүүд хөдөлгөөний тикүүд гинт иж жагаад ингээд нэг ингээд идэг ч те ингээд идэг те татаад булчингийн татуулзах тикүүд одоо энэ мэдрэлийн гаралтай сэтгэл зүйн одоо удаан хугацааны стрессийн улмаас үүсэж байгаа мэдрэлийн гаралтай юм булчин татуулцах эмгэг гэж явж байгаа. Тэгэхээр энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Энэ дээр бол зөвхөн шинж тэмдгийн булчин суллах эмгэгүүд одоо эмчилгээнүүдийг хийдэг. Гэтэл нөгөө үүсгэгч нь цаанаа байгаад их юм бол дахих ийм хандлагууд бас байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тийм шинжүүд байна уу анзаараарай. Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол бид нар хэтэрхий чимээгүй болоод найзуудаасаа тусгаарлагдаад олон хүнтэй явах дургу болоод гэдэг ч юм уу эдгээрээд нь бас жоохон өмнө нь ямар байсан одоо ямар байна гэж ажиглах хэрэгтэй байх нэ. За мөн боломжтой байх юм бол бас тий гарын одоо энэ хэсгүүдийг ингээд ер нь хараарай. Бие дээр янз бүрийн шарх соринууд байна уу? Одоо сүүлийн үед бол сошиал були янз бүрийн булинууд их байгаа. Энийг бас ажиглаарай. Мөн одоо энэ хэсгүүдийг ер нь сэтгэл зүйчнэр энэ хэсгүүдийг ингээд шалгадаг л да. Тийм. За тэгээд ингээд урвал ерөнхий байдлыг бол харна. Тэгэхээр хооллолт, нойр, за тэгээд харилцаа болон биеийн байдлуудыг ерөнхийд нь ажиглаарай л гэж зөвлөндөө. За тэгээд бидний ерөнхийдөө ярилцах цаг өндөрлөж байна. Тэгээд манай сэтгэл зүйч маань бит хоёрын магадгүй асуугаагүй таны студид орж ирээд хэлмээр байсан зүйлээ хэлж болно. За бид нар ерөнхийдөө бол энэ хүүхдийн өсгөхдөө бид нар ингээд нэг амар юм те заавал тийх ёстой ингэх ёстой гэсэн юм дүрм журм бас байхгүй. Эцэг хүнд өөрт нь яг юм нөгөө инстинктээрээ хүүхдэд хайрлаж өсгөх юм инстинкт зүүн хайр байдаг. Тэр тэрийгээ бас сайн чагнаарай гэж хэлнэ. Тэгэхгүй ингээд те бусдаас дутаахгүй ч гэдэг юм уу хитрхи гадаад руугаа чиглэж төвлөрснөөсөө болоод хитрхи үр дүн дээр төвлөрснөөсөө болоод зарим маш чухал зүйлүүдэд анзаарахгүй хаях тохиолдлууд байна. Энэ рүүгээ анхаараарай. Хүүхд чинь яавал баярлж гин
Тэ хайрын хэл нь юу юм бол яхаар илүү их гоё хайрлагдсан мэдрэмж авдаг вэ гэдэг ч юм уу. Ийм нөгөө нарийн мэдрэмжүүдүүд дээрээ цаг гаргаарэ, анзаараарэ гэдэг зүйлийг хэлье да. За тэгээ ярилцахад маш таатай байлаа. Хүүхдийн сэтгэл зүйч хулан бидний урилгыг хүлээн аваад хүрэлцэн ирээ дахин студиуд маань ирж үнтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгэд ирээдүйн ажил ус эрүүл мэнд бүх зүйлд нь амжилт хүсье. Баярлалаа. Маш их баярлалаа. Баярлалаа. Та хоёртаа амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа.